За тэгэхээр би найзгаан бизнес туслаад ер нь бол жоон сурчлаад өгье гэж бодсон. Тэгээд та нар сайт руу ороод ингээд дурны пүүсэн дээр дараад купон оруулах хэсэг дээр нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чаднаа. Тэгээд ер нь одоогийн 5% хөнгөлт гэдэг чинь маш их шүү дээ тий. Тэгээд би description хэсэг дээр оруулчихна тий. Санаа зовлтгоо. За тэгээд бичлэгээ Milwaukee-гийн эсрэг Орландогийн тоглолтоор эхлүүлээ. Тэгээд энэ тоглолтод Giannis бол маш сайн тоглосон. Тэгээд хоцсон NBA Cup game-ийн финалийн өмнөх тоглолт руу Hawks-тэй тоглохоор гарах байсан. Тэгээд Milwaukee багаараас нь тоглоод Giannis-ийн бас гайхамшигтай тоглолтын доор хоцсон. За тэгээд Hawks-тэй тоглоод хүртэл хоцсон. Giannis-ийн тоглолтын дээр бол double хийгээд ерөнхийдөө бага хожил хөдөлсөн, чирсэн. Шууд утгаараа тий. Тэгээд Trey Young нь бол маш сайн тоглосон. 35 оноо 10 ассисттэй байсан. Гэтэл Giannis бол маш сайн тоглосон тийм. За тэгээд Darvin карьерийнхаа туршид нэг ч хожигдож үзээгүй коуч юм бэлээ. NBA Cup. Тэгээд Milwaukee-гийн эсрэг OKC үзгэр болсон. Тэгээд аль нь хожигно гэж бодож байна. Тэгээд доор комент бичээрэй. Тэгээд баярлалаа. Тэгээд танаас ирж дэмжиж байгаа тохиолдолд 6-0 байгаа юм бэлээ Milwaukee. За тэгээд Trey гэснээс Knicks-ийн Trey бардгуу тэгээд Knicks-ийн фэнүүд хүртэл мэдэх бах. Тэгээд яг нөгөө Curry одоо Boston гүгүү хийдэг шиг те Boston Curry бардаггүй шиг. Тэгээд энэ үлрэлт Hawks бол маш сайн тоглож байгаа. Би энэ бол ярьж байгаа шүү дээ те Hawks бол маш сайн амжилт үзүүлнэ гээд. Тэгээд Trey бол шууд хамааралтай энэ амжилтанд нь. Тэгээд ерөнхий бол те сайн байна. За тэгээд шууд залгуулад Warriors-ийн эсрэг Houston-ийн тоглолтыг яриад явчих. Тэгээд энэ тоглолтод бол гал гарсан сүүл нэгэн онооны зөрүүтэй тоглолт дууссан. За тэгээд Draymond нөгөө л нэг хийдэг юм хийсэн те хүм боосон гэж. За тэгээд бидний өмнө жил underdog гэж яриад байдаг байсан багууд энэ жил бол маш сайн тоглож байгаа. Тэгээд Detroit, Spurs, Houston гэл те. Тэгээд Houston бас сайн байгаа. За тэгээд харахад дараах юм шиг те манай шингүү маань их тогшин дөрвөн хүн байлээ. Тэгээд ингээд шууд ингээд барьцлаад авсан. Тэгээд одоо арын албаны ажилчид ямар хурдан юм бэ те. Шууд хүрээд ирж шít. За тэгээд дахиад биш шүү гэсэн чинь Embiid маань ингэж зөвхүүлээд дахиад гараа авчихсан гэмтлээгээд тэгээд шууд locker room руу явцсан гэсэн. Тэгээд энэ хүнээс гэмтэл бол хоолдохгүй юм шиг байна. За тэгээд миний хийснээр KD ирж ижил юм уу саас хожил авж гин. Тэгээд KD-дээ саас бол угаасаа л хамгийн аимшигтай багууд нэг те. Тэгээ KD ирэхээр л Booker ингэ сайн тоглоод байдаг нас ямар учиртай те. Нийлээд дахиад 64 оноо авчихсан байсан. Тэгээд Booker бол тий сайн. KD бол бүр сайн. Гэшээ. Яа энэ Лүү Дорт бүр манай Лука гэд бүр довтлуулахгүй нэ тий. За тэгээд Lakers-ийн фэнүүдээс одоо багасаа хамгийн үзэн яддаг тоглогчид нэрлэвэл Дило камын дөрөнд нэрлэх ах гэж би бодож байна. Яа гэвэл тий Дило яаж тоглолтыг лээ та нар мэднэ. Одоо жишээ нь одоо энийг харж одоо ингэ Дило аваад тий өөрийгөө Curry гэж одоо амар логоноос шидсэн, дээр болцсон. Тэгээд AD ингээд харж байгаа гэж Дилороо юу вэ бро гэлтэй. Та нар Warriors-ийн шинэ өнгө төрхийг харсан уу энэ? Шрүүдертэй болцсон бэлээ. Шрүүдер Warriors руу трейдлэгдээ явцсан. Тий. Гоё байгаас тий. Тэгээд Warriors ийм болчвол яах вэ? Giannis LeBron хоёрыг аваад тий. Эсвэл ийм болчвол яах вэ? Jimmy LeBron хоёрыг аваал тий. За тогс ийм гэж бол хизээж байхгүй. Тэгээд тэд нэр шин тоглогчийн ирэлт гараад ихсэн байлээ. Өөрөөсөө мэдгдсэн. За тэгээд Tatum яагаад MVP явах ёстой вэ гэдэг шалтгаан бол энд харагдаж байна. Бараг л бүх статраа бага тэргүүлж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Tatum-ыг хамгийн хурцлсан зүйл бол Steve Curry-ийн тэр суулгаад байсан байхаа гэж би бодож байна. Тэгээд Tatum бол энэ жил маш онцгой байгаа. Онцгой байсан сүлийн жил энэ жил бол бүр гэлтганж байна тийм. За тэгээд Lakers Valanciunas-ийн трейдийг Wizards-аас асуусан байгаа. Тэгээд бараг трейдлэгдэж магадгүй юм шиг байх тийм. За тэгээд бидний Rookie of the Year авна гэж найдаж байсан тоглогч Jared McCain маань гэмтсэн байгаа. Тэгээд хэдэн 7 хоног талбайд гарах нь мэдэгдэхгүй. Тэгээд lateral meniscus гэдэг одоо тийм халахвч хэсгээ ураа ичихсэн юм шиг үлээ. Энэ одоо яадаг вэ гэхээр одоо энэ хэсэг дээр гэж байгаа бүх жинг одоо авдаг. Тэгээд одоо өвдгийг хөдлөхт нь одоо хөдлөх үүргийг гүйцэтгэдэг юм хэсэг юм бэлээ. Тэгээд тэрийг ураа ичихсэн. Тэгээд хэдэн 7 хоног гарах нь одоо мэдэгдэхгүй байгаа. За тэгээд манай Brownie маань G-лигийг бол дөргөөж байна. Тэгээд 30 оноо авчихсан байсан. За тэгээд гих мэдчлээ NBA-д бол иймэрхүү зүйлүүд боллоо. Ер нь бол нэг тийм амар сонирхолтой зүйлүүд болоогүй мөртлөө сонирхолтой зүйл бас ихтэй юм шиг 7 хоног өнгөрлөө. Тэгээд бичлэг хийсэн.
Энэ хөтлөө үзсэнд баярлалаа. Тэгээ лайк болон subscribe дараарай. Тэгээд баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.